Ингээд ихний мэдээллийг хүргэе. Сонгоны арганд үргийн 2032 дугаар хороо буюу нисэх сонсголонгийн орчимд 3 км орчим үргэлжилсэн хогийн цэг үүсжээ. За хамгийн ноцтой нь тухайн хогийн цэг туулгалын эрэг дагуу байрлаж нийслэлийн унтны усны их усүр олох худгуудын орчимд хүрээгээ тэлсэн байна. За хэрвээ асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол байгаль орчин төдийгүй за иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх эрсдэл үүсэж байгаамаа. За үзэгч та бүхний харж байгаа энэ хогийн цэг бол улаан чулууд орчмын хогийн цэг биш. Энэ бол бидний амьдарч байгаа. За Улаанбаатар хот тэр тусмаа Сонсголон Яармаг орчмын ийм 3 орчим километрийн утастай ийм хогийн цэг үүссэн байна. За тухайн газарт бол шөнийн цагаар барилгын компаниуд том машинаар ирж хогоо асгадаг гэсэн ийм мэдээллийг ойр орчмын иргэд өгч байна. За яг бидний яг уур тал за 200 орчим метрийн зайтай ердөө туулгол урсж байгаа. Яг энэ зүүн гар талаар бол ерөөсөө яг эрэг дагуу нь ингээд туулголын салаа урсж байгаа ийм нөхцөл байдалтай байна. За мөн энэ дээр улсын тонцгой объект гэсэн ийм байшингууд мөн бариатай ийм нөхцөл байдалтай байна. За энэ 3 орчим километрийн юм дээр гисгчлээ. Хөл рүү юм орчлоо. За түр зогсооч. Гэхдээ энэ яг өдрийн цагаар хүмүүс асуудаг байхгүй. Дандаа шөнийн цагаар л. Тэгээд өглөө энэнгөр явхад л нэмэгдсэн байдаг байхгүй. Энэ том тэрэгнүүд л нөгөө нэг цаашаа аваач асах юмыг л нөгөө нэг ирээсээ бодоод энэнгээр ингээ асгаадах шиг шүү дээ. Энд ч одоо ерөөсө туулголын бараг салаа сав газар байна тий. Тэгтэл ерөөсө дүүр хог 3 орчим километр үргэлжилсэн улаан чулуучиг хогийн цэг үүссэн биз дээ энэ. Тий, ерөнхийдөө бол тий. Хүмүүс ирж нөгөө нэг тавтагч орж ухаад төмрөөрийг аваад байгаа хэвээр. Одоо би бүр нөгөө нэг гэрээсээ энэ талаар ингэж ажилтаа байдаг хгүй юу? Одоо бүр бараг ирэх замгүй боллоо. Уг нь энд нэг камер, тэнд нэг камер байгаад номерыг бич аваад идэв. Тэгээд ямар үүрэгтэйч камерын энэ талаас хогтоо ороод тийш гараа явахаар хоггүй гараа авчихдээ шүү дээ. Одоо энэ чинь дандаа барилгын хогнууд байгаа гэх шиг байна. Тий, дандаа барилгын хогнууд л. Иргэдийн мэдээлж буугаар хог хаягдал жилээс жилд нэмэгдэж салхи шуурхтай үед голын эрэг болон ойр орчмын бүсэд тархаж байна гэлээ. Мөн тус газар хог асгадаг хүмүүс нь дандаа барилгын компаниуд өгөөд том хоова машинаар нэг шүндэл гэхэд арваадыг асгадаг гэдгийг хэлж байна. Тиймээс холбогдох байгууллагуудыг хяналт шалгалтаа сайжруулж хог хаягдлыг яаралтай цэвэрлэхийг шаардсаар байна. За одоогор бол манайдар бол ямар нэгэн байдлаар гомдол мэдээлэл ирэг байгаа нь өөрсдөө бидэд очиж хяналт шалгалт хийх нөхцөл бүрдээгүй байна. За одоо ингээд дараачийн одоо өнөөдөр ингээд бид нар мэдж байгаа учраас төлөвлөж хяналт шалгалтыг зохион байгуулад газар дээр нь очиж үзэх ажлыг зохион байгуулна. Хог хаягдлын тухай хуулиулан засаг захиргаа нутаг төсвөр түүний удирдлагын тухай хууль зааснаар бол тухайн бүс нутаг тий сонгоны хайрхан дүүргийн 20 дугаар хорооны засаг даргуулан тухайн одоо хорооны албаа агчид тухайн асуудал дээр бол хяналт тавьж ажиллах ёстой. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс туулгалын сав газрын хамгаалтын бүсэд хог хаягдал хоримтлагдах нь хөрс усны бохирдлыг нэмэгдүүлж экологийн тэнцвэрт байдал зөрүүр нөлөөлөх эрсдэлтэйг анхааруулж байна. Иймээс хууль бус хог хаягдлыг бууруулах цэвэрлэгээ зохион байгуулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.